За баярлалаа. Үгээд GM1 бол Монголын хэрэглэгчид мэдж байгаа л да. Тэгээд GM1-ийн давуу тал өрсөлдөх чадвар хэрэглэгчид хамгийн нийтдээ ойрхон хэрэглээний үзүүлэлтүүдийг нэгтгэж байгаа тэр Бартаацмын Баатар бодит тэмүүлэлтэй гайхамшиг Батбохийн оргил бодит тэмүүлэлтэй гайхамшиг нөгөө дэлхийд даяар байдаг одоо уран бол бага урын хөгжил бодит тэмүүлэлтэй гайхамшиг. Тэгээ энэ нэг хэдхэн үгүй юу гэдэг тайлбарлаж чад одоо хүмүүсийн амьдралд улс орны нийгмийн эдийн засгч гэсэн чухал хөлбөмбөг машин байнамаа гэж ингэж хэлэх байна. Тэгээ түрүүн хэлчихлээ. Ер нь бол өн хяналттай гэсэн мөртлөөсөө баггүй ашиглалтын зардал их бага. Тэгээ сүүлийн үед бол ерөнхийдөө хотод их хэрэгэлдэг болж байна. Европт бол юу болж байгаа гэхээр залуучууд хосууд эмэгтэйчүүд их хэрэгэлдэг болсон байх. Тэгээ тэр нь яаж юм гэхээр бас нөгөө аюулгүй байдал талаас маш сайн. Тэр жаахан хотоос гараад одоо тийм тусдан чиглэл юм амралтай ингээд авчихад ямар ч тийм аюулгүй талаас маш сайн. Ийм машин маа. Тэгээд ер нь тухайн хүн ч гэсэн улс орн ч гэсэн олох хайцсан амрах. За зарцуулалтаа ухаалаг зарцуулах гэдэг л ерөөсөө тухайн иргэний чөв, тухайн гэрэл чөв, тухайн нийгмийн чөв хамгийн чухал үзүүлэлт болж байна л да. Энэ бол ерөөсөө чухал үзүүлэлт. Энэ утгаараа энэ дэлхийд алдартай одоо бага урын жилтний хаан үзүүлэлтийг яшин цагт дөрөвдүгээр үеийг авч ирлээ. Монголын хэрэглэгчид маань бас хэрэглээсээ одоо амьдрал эдийн засгийн амьдрал бас нэмэр болоосоо ингэж л годж байна да. Тэгээд 20 жилийн өмнө гарууд ирсэн. Өөрөө бас сэдвүүдийн чимээ дуртай. Би өдөө явахдаа бас чимээг онж авдаг. Том машинаас бензин баг явахгүй газар гэж байх. Шаварч суудаг, гасан суудаг. Ийм л машин ба. Яг би нэгдүгээрт энэ компаниг үүсгэж байгуулж байгаа. Хоёрдугаар хэрэглэгчид аав энэ машин бол сайн хөлгшүүл гэж ингэж хэлж байна.